Залбирчдаа хүн дөрөв төргийн сэдвшил ярилцлагын нэвтрүүлгийн дугаар хийж байна. Манай өнөөдрийн ярилцлагын зоч нар нийслэлийн секретарийн оруулагч Мандуул оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. Тэгэхээр ер нь ойрын үед нийслэл дээр бас энэ нийслэл тулгамдаад байгаа маш олон асуудал бий. Энийг шийдвэрлэх чиглэлээр маш олон ажлууд бас хийгдэж байгаа. За мэдээж одоо нөгөө төвчрлийн асуудал энэ дэргүнд яригдах байна. За яг энэ чиглэлээр ойрын хугацаанд ер нь нийслэл ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. За мэдээж энэ авто замын шинжилгэд бол бас нэлээд эрчимтэй явж байгаа харагдаад байгаа. За дээрэс нь одоо юу гэдгийг дунд урт хугацаанд мэдээж та бүхний төлөвлөсөн олон ажлууд байгаа ах л та. Тэгэхээр эндээ соёлоо бас яриагаа эхлэв. Ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр та бүхэн төлөвлөж байна. За ер нь бол манай яг нийслэлийн хувьд бол төвжил бол хамгийн том толгомцсон асуудал байна. Гэхдээ энэ төвжил гэдэг асуудал маань зүгээр нэг ингээд үргэс авц хаятай ингээд шууд шийдэгдэхгүй. Энэ маань бол маш олон талын ажлууд хийгдэж байж үр дүн гарч иж энэ асуудал шийдэгдэнэ. За би зүгээр ингээд ерөнхий дүр зургийг хэлэхэд бол манай одоо яг Улаанбаатарт бол бүртгэлтэй нийтдээ нэг 730 гаруй мянган автомашин тээврийн хэрэгсэл байна. За энэ маань одоо яг бид замынхаа сүлжээтэй ингээ харьцуулахад бол багтаамжаас 3 дахин их болсон. Ер нь бол ингээл байгаа байдал нь л юм. Өөрөөр хэлбэл одоо нэг савнд ингээд нэг ус ингээд хийгээд халиад цалгаад байгаа л тийм л асуудал байхгүй. Гэхдээ бид үүнийг бас зүгээр суухгүй ажлууд хийгдэж байгаа. Ажлаа 3 хуваасан ба. За нэгдүгээрт нь богино хугацааны шийдлүүд. За энэ бол ингээд тийм зохицуулалтын, менежментийн, удирдлага зохион байгуулалтын ийм ажлууд байна. Засаг даргын захирамж гараад нийтдээ нэг 45 ажил үүргүүдийг ингээд төлөвлөсөн. Одоо бид нар ингээд ажлууд нь 8 сарын 20-оос эхлээд ингээд хийгдээ явж байгаа. За тэгээд үр дүн ч гэсэн бас гарч байна. Өмнөх шигээ бүр ингээд бас тэг зогсолт хийгдээгүй бас ингээд гайгүй явж байгаа. За нөгөө талдаа бид нар дунд хугацаанд бол хотын энэ төвлөлдлийг ингээд төвөөсөн жоохон задлах. За үүн дээр бол холбоотойгоор 6 дэд үеийн асуудал яригдчихэж байгаа. За эднийг бол бид нар бүтээн байгуулалтын ажлыг нэхлүүлээд ингээд явж байна. Мэдээж урт хугацаанд бол бид мэдээж эдийн засгаад хэлэх, за тэгээд хөдөө орон нутгуудыг хөгжүүлэх гэсэн бүр макро бодлогын зорилтууд яригдана. За тэгэхээр засгийн газрын одоо энэ бодлого шийдвэрүүд гарсан байгаа. Тэгэхээр хотын хувьд бол бид яг засгийн газрын баталсан тэр бодлогуудыг яг газар дээр нь хэрэгжүүлж гардан зохион байгуулж ажиллаж байгаа л гэсэн үг. Төвчрлэхээр одоо юу гэдгийг за тэгш сондгоо дугаарыг хязгаарлалч гэдэг юм уу өөр ингээд нэг богино хугацааны шийдлүүд бас иргэдэд төдийлөн одоо таада хандахгүй байна л да ийм зүйлүүдтэй. Одоо тэгээд юу шүүмжилдэг вэ гэхээр за нийслэлийн одоо юу гэдгийг шийдэл олооч энэ дээр зохицуулт хийгээч. Тэгэхгүй ингээд хамгийн амар хэлбэр одоо юу гэдгийг их сондгоо шийдэх юм уу нэг иймэрхүү байдлаар асуудалд хандаад байна. Ингээд зовлон тоочод байна л гэж та бүхнийг ингээд шүүмжилдэг шүү дээ. Тэгээ яг бид нар мэдээж ингээд юу гэдэг тэгш сондгоо гэдэг бол ер нь хамгийн муу хувилбар шүү дээ. Ер нь аргаан эзэн л хувилбар байхгүй. Тэгэхээр бид нар янз янзын ажлууд миний сая хэлсэн 45 ажлуудыг бид нар шатаараалаа хийж байгаа. Удахгүй үүнийхээ бас үр дүн, эффект нь бас яаж гарсан гэдгийг бас олон нийтэд мэдээлнэ. Одоо хугацаа нь арай бас болоог байна. Бид нар бас ажлуудынх нь үр дүнгээ харах хэрэгтэй. Тэн дээр тухайлбал одоо зарим замын уулзуулуудыг эргэлтийг нь өөрчлөх, за тэгээд зарим засваруудыг хийх, зарим богино замуудыг холбох гэх мэтчлэн зөндөө ажлууд байгаа. За гэрлэн дохионы явган хугацааг нь уртасгах, за зарим явгууны гаццуудыг шилжүүлэх, автобусны буудлуудыг зарим газар нь өөрчлөх, нүүлгэх гэх мэтчлэн иймэрхүү ажлууд зохион байгуулалтын аюул олон ажлууд байгаа. Тэгэхээр бид нэр үүнийхээ үр дүнг нь мэдээж харна. Тэгш сондгоо гэдэг бол бид ер нь бол манай иргэдэд бол 50-50%-аар ер нь хуваагдчихад байгаа юм билээ. Бид одоо бас зарим датаг үзэхэд. Гэхдээ за ямар ч байсан гэсэн нэг иргэдийн санал асуулгыг ингээд явуулаад үзье. Гэхдээ бид нэг байдлаар хатуу баримталж байгаа. Энэ бол хэрвээ тэгш сондгоо гэдгийг энэ жилдээ явуулна гэх юм бол энэ маань хамгийн сүүлийн удаа байна. Бид эх жилдээ бэлдээд ажлуудаа нэлээд сайн явуулаад зам засваруудаа хийгээд за тэг хороол дундах замуудыг холбоод магистрал төв замуудынхаа ажлуудыг дуусгаад ингэсэн тохиолдолд бол бас дахиж тэгш сондгоо гэсэн асуудал ярихдаггүй гэсэн байдлуудтай байна. Тэгэхээр мэдээж нөгөө автомашин ч юм бол орж ирээлээ. Та бүхэн нэг талдаа ингээд одоо шийдэл гаргаад за замуудаа өргөтгөө засаад шинжилээд байдаг. Машин орж ирээлээ. Одоо өдөрт 5-6-700 мянган машин ингээд хөдөлгөөнд оролцоо явж байна. Тэгээ эн чинь одоо жил болгон одоо 60-70 мянган машин импортоор орж иж байгаа гэдээ яриад байдаг шүү дээ.
Тэгээ машин нэмэгдээл замаа хөвчнөө өргөдгсөн ч гэсэн эн чинь эргээл нөгөө төвжирэл чинь богино хугацаанд бас арилах энэ боломжийг болгон хязгаарлаад байгаа юм шүү гэдэг. Тийм. Тэгэхээр энэ дээр бол бид бас шийдэл гаргаж байгаа. Тээврийн үндэсний төвтэй хамтарч ажиллаад нийслэлийн автомашины дугаарын бүртгэлийг бид нэр нийслэлдээ шилжүүлж авч байгаа. За энэ одоо бас нөгөө дата бааз нь бас маш том болохоор ингээд энэ ажлууд маа хийгдээд удахгүй дуусах юм. За тэгэхээр өөрөөр хэлбэл нийслэлийн автозамын дугаарын асуудлыг нийслэл өөрөө хариуцна гэсэн. За тэгэхээр энэ дээр бид нэр бас тодорхой зохицуултууд хийж таарна ирээдүйд. Ер нь бол бид бас дугаарын хязгаарлалтыг яг нийслэл дээр авч зохион байгуулалт хийснээр энэ маань бас тал талын ач холбогдолтой. Одоо удахгүй 10 сарын 15 гэхэд бид нэр камержуулалтаа бүрэн хийх гэж байна. Одоо нөгөө уулзуулууд дээр хийгддэг камерууд. За ингээд дараа нь бид нэр энэ машины дугаарлалтыг олон улсын стандартаар шилжүүлэх юм. За тэгэхээр яах вэ гэхээр манай нөгөө камерууд маань нөгөө автомашины дугааруудыг шууд таньдаг болоод эхэлнэ гэсэн. Тэнгүүд нь бид нэр контрол центр дээрээ AI-ийн ашиглаад тэндээс шууд ингээд юм оптимизац хийх тиймэрхүү шийдлүүдийг хийж байгаа. Энэ бүх ажлуудаа ингээд бэлтдээд тавьсан байна. Тэгээд одоо ер нь энэ өвөлдөө ер нь ингээд тал талаас нь угсраад ингээд эхлэхээр бид нар бол одоо энэ замын хөдөлгөөний энэ асуудлыг бол илүү технологи суурилсан, датад суурилсан ухаалаг байдлаар шийдэх энэ ажил хийх боломжтой болж байна гэсэн үг. Одоо нөгөө нийслэл чинь дахиж автомашины дугаар олохгүй гэл нэг хоёр талтай мэдээлэл яваад байна л да. Яг л одоо нийслэл жишээ нь Улаанбаатар дахиж машины дугаар шинээр олох гэж байгаа юу, олохгүй байгаа? Одоогийн байдлаар бид нэр олохгүй байгаа. Бид нэр гэхдээ нөгөө автоэрийн үндэсний төвөөс тэр нийслэл рүү энэ дугаарлалтыг шилжүүлэх процесс мөн үргэлжлээд байгаа. Энэ найраа дуусаагүй. Ингээд авцсны дараа бол бид нэр олохгүй. Хасагдуулга хийжээж олгоно. Одоо өөрөөр хэлбэл та хэрвээ шинэ машин хийж байгаа бол дахиад нэг хуучин машин хасагдуулга хий. Тэгжээж бид нэр ингэж иймэрхүү юугаа барихгүй бол эн чинь одоо нэгэнт одоо ингээд жилд 80 мянган автомашин импортоор орж ирж байна. Ингээд энэ нэг байгаа 1200 км автозам дээр ингээд түгжээд яваад байх юм бол бид нэр цаашдаа ер нь гаццгүй болно гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь бол энэ ажил шилжүүлээд аваад дуусчаар нийслэлд огт шинээр дугаар олохгүй. Бид нэр мэдээж юугаа хийн бодлогоо гаргана. Ямар хэлбэрээр яаж яах вэ? За тэгээд нөгөө бусад бүх одоо байгаа энэ 730 гаруй мянган машинтаа дахиж үзлэг хийн бүгдэндээ. За тэгээ энэ дээр бид нэр бас дуу чимээний стандарт, утааны стандарт зэргийг нь бүгднийг нь хангуулна. За тэгээд торгуулаа төлөөгүй байна уу, ямар нэг зөрчил байна уу бүгднийг нь үзнэ дахиж. За тэгээ эндээс үзэж хагаад хэрвээ ямар нэгэн зөрчилтэй ч юм үнэхээр ингээд стандарт хангахгүй тийм машинууд байх юм бол бид нэ хасагдуулга хийн. Тэгэх юм бол нөгөө талдаа бас орон зай гарч ирнэ те. Тэгэхээр энэ бол нэлээд тийм маневр хийх зохион байгуулалтын ажил байна. Үүн дээр бол бид бас төлөвлөгөө гаргацсан бэлдээд явж байгаа гэсэн. RFID гэдэг нэг юм QR код бас автомашинуудад суулгаж байгаа. Энэ ер нь хизээ яаж ажилд орох вэ? Бид нэр бол ер нь бол одоо яг ийм автотээврийн яг энэ замын хөдөлгөөний энэ асуудлыг бол илүү ухаалаг байдлаар шийдэе гэж байна. Одоогийн байдлаар 40 уулзуур дээр 80 орчмол камер байна. Манай яг энэ хотын нийт хэмжээ. Үүнийг 10 сарын 15-нд 2600 камер болгох юм. Өөрөөр хэлбэл манай яг гол уулзуурууд нь бүгдээрээ камержуулалтаа болчихно гэсэн. За түүнийгээ дагаа бид нэр бас системийн суйрлуулалт хийж байгаа. Энэ нь маань юу вэ гэхээр нөгөө камертайгаа шууд real time ингэж холбогдож яадаг, хийгддэг. Тэн дээрээ датагаа боловсруулалтаа хийдэг тийм хэлбэрлүү шилжих юм. Тэгсэн тохиолдолд бид нэр одоо нөгөө иргэд бас шүүмжилдэг те ингээд торгуулаа төлөөгүй машинууд ингээд тийм замын хөдөлгөөнд оролцоод байна шүү дээ. Энэ асуудлуудыг бүгднийг биднээс шийдэх гэж байна. Одоо болохоор манайх яадаг вэ гэхээр тээврийн цагдаа руу хилээд тээврийн цагдаа нөгөө машиныг нь очиж хөцөлдөж очиж цогсоогоо торгож бариад ингээд явдаг байхгүй. Энэ үнийгээ бид нэр бүх датаг нэгтгэсэн тохиолдолд бол ухаалаг байдлаар шийдээд за тэгээд эндээсээ бас дараагийн ээлжинд юугаа хийх вэ гэхээр уулзууруудын гэлэн дохионуудыг бас холбоно. За ингэснээр бид нэр зарим төвчлөлтэй хэсэг дээр гэлэн дохионы зохицуултуудыг хийх гэх мэтчлэн ийм аюул олон боломжууд нэгдэг. За үүнийг дандаа ингээд нэг гар аргаар механик аргаар хүн суугаад хийх биш. AI ашиглаад нэгэнт датабейстэй болцсон тохиолдолд бол AI-г нэвтрүүлэхэд бол
амархан шийдэл. Үүнийг ингэж хийснээрээ бид нэр одоо яг энэ хотын энэ хөдөлгөөний зохион байгуулалт бол смарт сити болгох тал руугаа нэг алхам ойртно л гэсэн. Нөгөө QR код ч бол одоо ашиглагдаад эхлэх үү гэсэн үг. Тэр QR кодыг бид нэр бас яаж нөгөө энэ юутайгаа холбох вэ гэдгийг бас шийдэл бодож байна. Тэгээ бид нэгэнд бас хийцэн ажил байгаа учраас түүнийг энэ ухаалаг системтэйг яаж холбох вэ гэдэг удахгүй шийдлээ гаргана гэсэн үг. Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах ажлын хүрээнд мэдээж маш олон одоо засгийн газрын түвшинч нийслэл дэш төр ажлууд хийгдэж байгаа гэж үндсэндээ харж байгаа. Жишээ нь энэ нөгөө дэд төвүүдийн асуудал. За энэ гэр хорооллыг ялангуяа орон сууцчлуулах давхар олон одоо үр ашиг байна л да энд бол мэдээж одоо тэрлэр үүдгийн чөлөөлөгдсөн газруудаар зам шинээр тавих ч гэдэг юм уу. Энэ дэд төвийн ер нь ажлууд ямар шаттай явж байгаа. За сэлб дэд төвчдөр бол бас нэлээд сайн үр дүнтэй маш олон иргэнд одоо газрын худалдаад авчихсан, чөлөөлчихсэн тэнд орон сууцчлалт одоо эхлэх бэлэн болсон гэдэг юм мэдээлэл байгаа л да. Энэ талаар бас мэдээлэл өгч. Дэд төв гэдэг маань ер нь бол ингэсэн үг юм. Одоо манай хот яагаад тэлж чадахгүй байгаад байна вэ гэхээр инженерийн шугам сүлжээ дэд бүтцэнд байхгүй болохоор түүнийгээ дагаад барилгажилт, орон сууцчлалт явагдаж чадахгүй. Энэ хоттой ингээ бөөгнөрөөд та одоо мэдчихэж байгаа шүү дээ ингээл газрын 8 гэл тэр чинь юугаа хэлээд байна вэ гэхээр төвийн шугамтай холбогдсон газар чинь үнцэнтэй болчиход гэр оролдол руугаа орон сууц барийг гэхээр тэнд нь техникийн нөхцөл авч чадахгүй тийшээ шугам сүлжээ байхгүй болохоор ажил нь явдггүй хувийн хвшлүүд тийшээ орж чадахгүй ингээ гацж чадав. Хотын зүгээс хотыг ер нь ингээд дунд хугацаанд бол тэлэх бодлого явуулахын зүйтэй. Ингэжээж бид нэр манай иргэдийн ая тухтай байдал энэ төвчлийн асуудлыг шийдэх юм байна гэсэн шийдэл гаргасан байна. За нийтдээ нэг 6 дэд төвийг юу яцсан тодорхойлцсон. За үүнээсээ 2 дэд төв нь 100% дэд үтцэд холбогдсон. Сэлб Баян шүү гэсэн хоёр байна. За шараад дэд төвийн ажил бол хийгдээд 80 гаруй хувьтай явж байна. За тэгэхээр хотын зүгээс яаж юм гэхээр за ямар ч байсан гэсэн энэ сэлб дэд төвийг түшиглээд нэгэнд инженерийн шугам сүлжээ дэд үтцэд холбогдсон учраас үүнийг одоо орон сууцчлуулах, барилгажуулах ажлыг хот өөрөө хариуцаад хийе гэсэн ийм санал санаачлаг гаргаад ажил нь явж байгаа. Энэ маань өмнөх одоо та мэдж байгаа дахин төлөвлөлтгээд бид ч одоо 10 гаруй жигсэн. Энэ маань ингээд далаацтай өргөн үрээгээд хийгдэж чадахгүй. Энэ дээр нэг алдаатай гарсан зүйл нь хувийн хвшлүүдэд газар чөлөөлтийг хариуцуулсан байсан. Үүнээс болоод одоо хэдэн зуун иргэд бидэнтэй бас уулзаад 5-6 жил ингээд түрээсийн байр хийсэд ингээд явцсан айлууд байдаг. Энэ маань яатсан бэ гэхээр нөгөө хувийн хвшил маань газрын чөлөөлж авчаа байшин байдлага хийн баринд гिचээд барьж чадаагүй компани дампуураа явцсан. За шугам сүлжээтэй холбогдоогүй гэсэн зөндөө асуудал гарч ирээд ажил нь зогсчихдаг. Үр дүнд нь яасан бэ гэхээр иргэд тохиороод байдаг. Ийм асуудлыг дахиж гаргахгүй. Тийм учраас газар чөлөөлтөд хот өөрөө хариуцсан. За гэхдээ бид нэр олон юмд хүчээр харамдахгүйгээр яг нэг зүйлээ барьж аваад бүрэн хийгээд дуусгаад харуулъя. Яг энэ дээр айлуудаа оруулаад яг орчин үеийн стандарт хот болгоод үзүүлэх гэсэн ийм шийдэл гаргасан байна. За сэлб шин хороолол бол ер нь бол дараагийн 40 мянга шиг том хороолол болж босгох гэж байна. Нийтдээ 158 мянган газарыг хамарсан төлөвлөлт зохион байгуулалт нь 20 минутын хот гэсэн үзэл санаанд нийцсэн. Өөрөөр хэлбэл иргэн гэрээсээ гарахад 20 минутын дотор явганаар бүх хэрэгтэй үйлчилгээг авч болохоор сургууль эмнэлэг, цэцэрлэг, за тэгээд төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, дэлгүүр хашаа бүгд ойрхон байдаг. За хүүхдэд тоглох талбайтай, ногоон байгууламжтай. Бид нэр нөгөө 40% нь ногоон байгууламжтай байна гэдэг стандарт хатуу мөрдөж байгаа. За ингээд эхлэхээр эндээс маань 158 мянган газараас бид 2206 өрхийн талбайг чөлөөлж байгаа. За үүн дээрээ харин бид 12 мянган өрхийн орон сууцыг барих юм. Ингэнгүүт тэгтээ бид нэр энэ баригдсан орон сууцаа хэн нэгэнд зарж бодлуулахгүй. Бид нэр зөвхөн газараа чөлөөлсөн иргэдэд дүүцүүлэн тэр орон сууцыг нь өгнө гэсэн. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 12 мянган айлын орон сууц гэдэг маань нийтдээ дахиад 733 га газар чөлөөлөгдөнө гэсэн үг. Чингэлдээ тал руугаа хайлаас дэнжин мянган руугаа ингээд тэлээд явна. Энэ хэсгийн ийм том газар чөлөөлөгдөхөд бид
дахиад тэндээ олон сууц бариад дахиад газар ажилуул. 3 жилийн дотор энэ олон сууцчлалтай бодлогыг бүрэн дуусгаад энэ гэр орооллын асуудлыг шийднэ гэсэн бодлогодоо бид бас итгэл төгсөө одоо. Энэ ажил маань бол одоогийн байдлаар маш амжилттай явж байна. Энэ жил бид нэр төсөв дээр 553 тэрбум төгрөг зөвхөн газар чөлөөлтөнд зориулж тусгасан байгаа. За одоогийн байдлаар газар чөлөөлт маань 80 гаруй хувьтай явж байна. Удахгүй ингээд энэ жилдээ бол бид 100% та хүргэнэ. За иргэд маань бол маш сэтгэл өндөр байгаа. Дунджаар нэг хашаа байшин 180 сая төгрөгөөр тооцоолж нийслэлдээ өгч байна. За ингэснээр тэр иргэн маань бол буцаагаад олон сууц худалдаж аваад ингээд яг бодиттой өмч хөрөнгөтэй болчихж байгаа. Энэ чинь бас нэг зүйл яхад нөгөө гэр орооллын энэ хэсэг дээр байгаа хашаа байшингууд бол та мэдж байгаа. Тэгээ үнэлгээ нь бага байдаг. Банкны байцаан тавих гэхээр болдгоо гэх мэтчлэн ингээд энэ чинь өөрөө юу вэ гэхээр уул нь тэр айл өрхөд ингээд бодиттой хөрөнгө байгаад идэг. Тэр нь эдийн засгийн эргэлтэнд ингээд орж чадахгүй байсан. Харин одоо бид нэр ингээд шинэ хороолол босгох энэ ажлыг хийгээд газар чөлөөлтийг бодитоор хийгээд эхлэхээр яг энэ түгжигдсэн байгаа энэ нуугдмал хөрөнгө маань эдийн засгийн эргэлтэнд орж ийн гэсэн. Үүгээрээ бас манай хотын эдийн засаг тэлж байгаа. Энэ маань удахгүй ингээд үр дүн 2-3 жилийн дараагаас ингээд харагдаад эхэлнэ. Одоо тэр нөгөө дахин төлөвлөлтийн чөлөөлөгж байгаа газрууд, айлууд, газараа өгж байгаа айлууд маань нэг бол бэлэн мөнгө авъя, нэг бол тэнд баригдах орон сууцнд ор гэдэг ийм хоёр сонголттой байгаа юм. Тийм. Бид нэр угаасаа сонголт өгч байгаа. За бид нэр үнэлгээг нь бид нэр зах зээлийн зарчмаар нь хийж байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх шиг ингээд нэг юм за тэр дээр л авал гэдэг ингээд нэг бүр хямдхан өгөхгүй байгаа. Дунджаар 180 сая төгрөг гэдэг бол маш өндөр үнэ байхгүй. Тэн дээр байгаа объектыг нь одоо тоосгоор барьсан байгаа байшингуудын хүртэл бид нэр үнэлж байгаа. За ингээд бэлэн мөнгө авч болно. Эсвэл энд баригдсан олон сууцнд орж болно. Гэхдээ иргэд маань бас нөгөө дахин төлөвлөлтгээд олон жил энэ ингээ яригдсан болохоор бас итгэлгүй байгаа юм. За яг ингээ баригдахыг харъя гэдэг. Тэгэхээр бид нэр одоо яг барьж эхэлж байгаа. Барилгын ажил маань энэ 9 сард багтаад эхэлнэ. За 9 сарын 19-нд ерөнхий сайд газар дээр нь очиж ажил байдалтай танилцсан. Ер нь бол орон сууцчлалт гэдэг энэ бодлого бол засгийн газрын хотын номер 1 асуудал. Бид үүнийг хийснээрээ төгжлийн асуудлыг шийднэ, утааны асуудлыг шийднэ, 12 мянган яндан байхгүй болно гэсэн. Хүнсний бохирдлын асуудлыг шийднэ, 12 мянган нөхөн жадлан байхгүй болно гэсэн. Гэхдээ энэ тэгэд манай хот маань хоошоогоо тэлнэ. Одоо бид чи ингээд нэг төвдөө тэгээ урагшаага ингэсэн байдалтай байгаад шүү дээ. Нэг хоёр хажуу. Бид нэр одоо хоошоогоо тэлнэ. Энэ Чингэлдээ, Сонгон хайрхан, Сүхбаатар дүүргийн энэ газрууд маань бол маш үнцэнтэй болно. Одоогоор бол нөгөө түүний шугамд холбогдоогүй эдийн засгийн эргэлтэнд ороогүй байгаа болохоор ийм байдалтай байна. Яг ингээ ажил эхлэв гэх юм бол энэ газрууд маань манай хотын одоо Нью-Йоркод хэлбэл одоо Манхэттен дүүрэг гэх юм уу тийм болно гэсэн. Одоо Сэлбэдийн төв дээр 2000 гаруй айлын газар чөлөөлсөн байгаа гэсэн. Тийм. Төлөвлөгөөгөөр 2206 айлын газар чөлөөлөх юм. За. Одоогийн байдлаар нэг 80% та гэрээг нь байгуулсан явж байна. 2000 орчим. Тийм. За одоо төсвийн тодтгол 9 сарын 22-нд иргэдийн худлаар батлагдах юм. За тэгэхээр батлагдангууд нь түүгийнхээ араас нь захирамжуудаа гаргаад бид мөнгө авъя гэсэн айлуудын мөнгийг нь тансанд нь шилжүүлнэ. Ер нь бол улсын төсөв дээр 553 тэрбум төгрөгийг энэ газар чөлөөлтөнд зориулаад тусгуулсан байна. Одоо үүнийг иргэдийн худал маань батлах хэрэгтэй. Тийм процесс ажиллаа. Одоо тэр газраас чөлөөлсөн 2000 орчим айл мөнгө авцсан уу шүү дээ. Ингээ бэлэн даасандаа. Одоогийн байдлаар 1300 гаруй айл нь мөнгө авцсан. Зүгээд явцсан байна. Бид 158 га газрыг 6 багцлаад эхний багц буюу 13 га газрын ажлыг нь одоо эхлүүлэх гээд бэлдэж байна. Тэндх нөхөн жолонгуудыг ариутгаад бүгэлж байна. За тэгээд айлуудын орхицсан байгаа тэр шавар байшингуудыг бүгднийг нүүрж, цэвэрлж байна. Газрын хусч тэгшилж байна. Гэх мэтлэн нэг иймэрхүү зохион байгуулалтын ажлууд хэрэгтэй. За тэгээд хашаанууд ингээд тойруулаад хатгана. За тэгээд яг ингээд барилгын ажил эхлэхэд бэлэн болгох хэрэгтэй. Энэ ажлууд маань яг одоо эд үрэн ч байгаа байхгүй. Тэгээд барилгын ажил маань 9 сарын багтаад орж ирнэ. Тэгэнгүүт яг суурай цутгаад эхэлчихнэ. За ингээд энэ намартай багтаа суурай цутгахад амжичих юм бол бид нэр эрх авраас үргэлжлүүлж ажиллаа эхлүүлээд эх жил
ажлын эцэс гэхэд бид нэр эхний блокуудаа бүрэн бариад дуусчихна гэсэн тийм төлөвлөгөөтэй. Одоо тэгэхээр тэр дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцнуудад хувийн хвшил, хувийн компаниуд барьж байгаа. Бид нэр ингэж энэ орон сууцчлалын энэ асуудлыг бас хувийн хвшилд ингээд яаж болохгүй байгаа. Яагаад тэгэхээр хуулиараа бид нэр зөвхөн газраа чөлөөсөн иргэнд тэр орон сууцыг өгнө. Тэгэхээр зарж бодлуулахгүй. Нийслэл өөрөө захиалагч мөнгөний гадны зах зээлээс босгож байгаа. Бэлтгэл ажлын бүрэн хангацсан тун удахгүй мөнгөний оруулаад байна. Тендерийг нь зарлцсан тэр ажлыг нь хийх гүйцэтгэгч нь хувийн хвшлүүд байна гэсэн. Тэгэхээр одоо эн чинь нөгөө би энд баригдах байранд орохгүй мөнгө авъя гэсэн маш олон хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чинь мэдээж ингээ мөнгө аваад одоо өөр газар байр авдаг юм ингээ явчихж байгаа. Тэнд чинь одоо ингээ дахиад шинэ байрууд баригдах гэдэг. Тэгэхээр тэр байруудаа яах юм? Тэнд чинь 12 мянган айлын орон сууц баригдах юм. Баригдана тий. Тэнгүүд нь бид хажуу тийшээгээ одоо тэр Чингэлдээ хайлаа Динжин мянга за тэгээ сонгон айлган ингээд баруун тийшээгээ ингээд тэдгээр айлуудад энэ баригдсан байгаа орон сууцанд газараа дүүцүүлээд өгөөд орооч гэд нүүлгээд эхлэх байхгүй. За зүүн тийшээгээ Сүхбаатар дүүргийн нутгийн зөвсгөл ороод бас энэ баригдсан байгаа айлууд орон сууцанд газараа чөлөөлөөд орооч гэд. За ингэнгүүт 12 мянган айл хоёр талаас ингээ ороод эхлэхэд нийтдээ 733 га газар дахиад чөлөөлөгдөж байна гэсэн. Өөрөөр хэлбэл дахиад тэр хавийн утаа нөхөн жолонгод байхгүй болно гэсэн. За тэн дээр нь бид нэр дахин төлөвлөлт хийгээд одоо угаасаа зураг цуусч байгаа. Тэн дээрээ бид нэр дахиад за энд нь бас яг 20 минут хот концепцээр хаана нь орон сууцнууд байх юм бэ гэдгийг төлөвлөд эхэлнэ. За хаана нь парк байх юм, хаана амарч зугаалах талбай, хаана нь кино театр, хаана нь спортын ордон байх юм гэдгийг бүгднийг нэгэ төлөвлөд тэгээд араас нь нөгөө ажлуудаа хийгээд эхэлнэ. За тэгээ мэдээж зарим газруудыг нь за энд бол худалдаа үйлчилгээний төв байх хэрэгтэй байна гэвэл бид нэр хувийн хвшлүүдэд санал болгоно. За энэ дээр тэдэн га газар та хэд юмаа бариад одоо мэдгүй сүлжээ дэлгүүрч юм уу иймэрхүү зүйлээ оруулж болно санал болгох. За нөгөө талд нь за энд бол нэг одоо юу гэдэг авц зогсоолтой юм үйлчилгээний газар байх юм бид нэр төлөвлөлтийг нь хийж өгöd яг манай стандартыг хангасан байдлаар та хэд энэ ажлыг хийгээд бизнесээ ийшээ тэлж болно шүү гэж саналын тавьсан. Баян хошууд эд төв дээр ер нь хэдэн айлын газар чөлөөлж Баян хошуун дээр тэгэхээр одоо Баян хошуун дээр бид нэр Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банктай хамтраад хэд хэдэн юм хотгон хорооллуудын ажлыг эхлүүлсэн явж байна. Ногоон орон сууцны юм хотгонууд. За энэ маань бас дид үтсэн угсарагдсан бүх юм бэлэн болцсон байна. Гэхдээ би түрүү хэлсэн юуны тухайн төлөвлөгөөгээр ингээд хүчээд харамдаад мөнгөө ингээд тал тийшээ ингээд байхгүй. Бид нэр яг нэг юм дээр төвлөрийн. Сэлбэдийн төвөө бүрэн дуусгах юм. Тэгээд яг манай иргэд хараг энэ 20 минут хот гэдэг байгаа концепт чи яг үнэхээр бодиттой байж болох юм уу гүм. Бид нар чи ер нь ингээд энэ урагшаага бол хотын төлөлтөө ер нь алдсан шүү дээ. Одоо бид нэр яг олон улсын стандартаар жишгээр яг юм хот төлөвлөлтөө хийх боломж сүүлийн 20-30 жилд анхудагаал тохиолдож байна. За үүн дээр бид нэр бас Солонгосын алдартай Decon гэдэг компанийг ураад зөвлөхөөр ажиллаулж байгаа. Тэд нэр маань манай энэ хотын төлөвлөлтөд биднээс бас зөвлөж байгаа. За тэгээ ингээд хамтраад яг хүн ингээд гараад ирэхэд бүх юм нь байдаг ногоон байгууламжтайгаа яг ийм хэсгийг яаж төлөвлөх юм бэ гэдгийг бид нэр маш олон хүмүүстэй зөвлөж байна л. За нөгөө талдаа сэлб голоо бас гоё болох юм. Яг олон улсад байдаг шиг хүн амарч зугаалдаг ногоон байгууламжтай тийм болгоё гэд бид нэр бас янз бүрийн улсууд за хамгийн сүүлд гэхэд Нидерландын мэрэгчлэнүүдтэй бид нэр бас хамтарч ажиллаад явж байна. За ингэснээр тэр голоо дагсан ийм гоё ийм олон улсын стандарттай хоёр талаар нь ингээд яг орон сууцны ийм хотгонууд ингээд тэлээд ингээд явна гэсэн. Тэгээ ингээд хоёр тишээгээ тэлээд тэгэнгүүт бид нэр энэ хэсгээ ингээд дуусгаад эхэлчихэд дараа нь Баян хошуу руу. Тэгээ Баян хошуугаас ийшээ ингэж тэлж ороод ингэж нийлүүлээд гэр ороолоо бүрэн орон сууцч болно гэсэн төлөвлөгөөтэй.
Ер нь одоо юу гэх нэг ойрын 3 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа ч юм уу Улаанбаатар хотын гэр орол одоо 200 мянган өрх байгаа. Улаанбаатарын гэр оролт. Энийг хэдэн хувь цөөлнө? Ер нь бол 3 жил багтаж бид 120 мянган өрхийн гэр ороллыг орон сууцчлуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүндээ ч хүрч чадна гэж итгэж байна. Тэгэхээр ингээд хойдлын хэсэг тэгээ ялангуяа манай хот ч одоо баруун хойноос салхилдаг. За тэгээд нөхөн жодлонгууд нь яг уулынхаа дээрээс байдаг байдалтай. Эндээс ингээд гол усаа дагаад ингээд хөлсний бохирдол наашаа төвлөгөө орж ирдэг. Утаа маань тэндээс хойноос урагшаа ингээд орж ирдэг. Яг ийм нөхцөлд ингээд олон жил болчихлоо. Тэгэхээр бид энэ хойд хэсгийнхээ гэр ороллуудын асуудлыг шийдэхгүйгээр бид нэр хизээч утаа төгжил хөлсний бохирдлоос салахгүй байна гэсэн ийм шийдэл гэсэн үг. Улаанбаатар хотын төлөвлөлтөн дээр солонгосын компаниуд зөвлөж байгаа юм байна. За метрон дээр бас солонгосууд одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлээд метроны төсөл маань ер нь хэр амжилттай үргэлжлэж байгаа. Метро бид нэр ингэж байна. Бид нэр мэдээж метро байсан туршлага байхгүй. Тэгэхээр бид нэр гэхдээ бас ийм том ажил чинь эн чинь баг одоо ингээд амгалангаас толгой төслөх юм метроны энэ шугам чинь ер нь баг оюутлогоон далд уурах ашиг том ажил болно шүү дээ энэ чинь. Газараа доошоо ухна, барилга агуулмж энэ чинь ингээд ийм болгоо. Тэгэхээр үүнийгээ бас бид нэр зүгээр нэг барилга байруулах гэж юм шиг тендер зарлчиж болохгүй юм байна. Тэр хяналтаа бид нэр бас хийж чадахгүй гэж магадгүй. Бид нар чинь бас ийм том ажлыг бас нэлээд болгоомжтой, нарийн судалгаатай хийх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас окей тэгвэл хяналтаа тавьдаг. Энэ метроны ажил дуусна тусдал бидэнд зааж зөвлөдөг, тусалдаг ийм зөвлөх компани авчий гэсэн шийдэл гаргасан. За тэгээд тендерээ зарласан. Үүнийг нөгөө PMC буюу Project Management компани гэдэг. Тендерээ зарлаад тендер дээр нь Солонгосын одоо энэ Сөүлийн метрог барьсан Dova Engineering гэдэг компани ялцсан. Бидэнтэй гэрээгээ зурцсан. Одоо ажиллаа одоо орцсон явж байна. За ингээд дараа нь Dova Engineering маань бүх энэ хөлсний судалгаа энэ бүх зүйлүүдээ одоо хийж байгаа. Тэгээд энэ ажлаа хийнгүүтээ бидэнд хүлээлгэж өгөөд за окей одоо тэгвэл тендерээ зарлая гингүүд бид нэр энэ 11 сарда тендерээ зарлах гэдэг. Гүйцэтгэгчийн тендер гэсэн. Олон улсын тендер үү? Тийм, олон улсын. Энэний дараа гүйцэтгэх тодорсны дараа гүйцэтгэгч нь хэдийн хугацаанд тодорхой. Тэгэхээр тодорч юм. Бид нэр гүйцэтгэгчийн тендерийг 2 үе шаттайгаар хийн. За эхний удаад нь ерөнхий зарлалт шаардлагууд нь ерөнхий тавина. За тэндээс ингээд явж хагаад 3 сарын дараа бид нэр ирсэн материалуудыг авч жагаад богино лист гаргах юм. Яг сонгож шалгаруулалтын өмнөх. Тэгээд тэрэн дээр бид нэр дахиад тендер зарлана. Гэхдээ шаардлагуудаа илүү найрвчилж чинь гэсэн. За тэгэнгүүт нөгөө богино лист олсон байгаа компаниуд маань буцаж ороод тендерт орж жагаад бид хавар гэхэд энэ тендерийн бичих цаасныхаа ажлаа дуусгаад төлөвлөгөөтэйгөө ажил эхлэхэд бэлэн болно гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. 25 онд ер нь бол нөгөө барилгын ажил эхлэх юм бэ. Тийм ажил эхлэх. Тэгээ 3 жилийн дотор метрого барьчих. 28 онд гэдсэн. Метро маань бас яг энэ дээр ийм маш олон ажил байгаа. Газар чөлөөлт байна. Хөлсний усаа яаж хийдэг вэ? За тэгээд энэ газар доорх инженерийн шугам сүлжээнүүд, кабелууд гэх мэтчил ингээд наашаа цаашаа зөөж байрлуулах юм маш их ажил болно энэ чинь. Тэгэхээр би юу гэдэг яг тэдэн жилийн дотор гэж хэлэхэд бас хэцүү. Ийм том ажил чинь бас зөндөө олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас. Гэхдээ мэдээж бид нэр аягүй сайн төлөвлөгөөгөө хийгээд дэлхийн шилдэг компаниудтай хамтраад ажиллахад бол бид нэр ямар ч үсэн методоо барьж нэ гэсэн итгэлтэй. За баярлалаа. Тэгээд бидний бас ярилцах цагийн төрөд өндөрлж чинь тэгээ урлаг хүлээж авчирс мэдээлэл өгсөн та бүхний ажилд амжилт. За баярлалаа. Анхаарлын тус үзэгч та бүхэндээ баярлалаа. Сэдвшээлэрсэн хүрэлгээж дугаарыг өндөрлж маань ярилцлагын зочноор нийслэлийн хэсэг дээр оруулагч Мандал уулзлаа.